цаашдаа одоо энэ багтаагаа хамтраад 5 үндсэн чиглэлд тогтож ажиллая гэж харж байгаа. Хамгийн ихнийх нь бол таны хэлсэн хөрвөх чадварыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал. За хөрвөх чадвар бол хэд хэдэн юмнаас шалтгаална. За мэдээж манад биелждэл бүртгэлтэй бүтээгдэхүүнүүдийн үнэлгээ, за биелжээр дамжуулж одоо үндэсээс гаргаж байгаа шинэ чанартай листингүүд, за нүүдэлтэй одоо худалдан авж байгаа буюу одоо хөрөнгө оруулж байгаа талуудын маань оролцоо хэрэг байх вэ. Манайх бол ихэнх нь одоо ритейл буюу жижиглэнгийн хөрөнгө оруулагчтай ийм зах зээл. Урт хугацаанд хөрөнгө оруулдаг институцийн хөрөнгө оруулагч их багтай. За энэ нь бол хөрвөх чадварыг улирлын чанартай болгодог, ногдол ашигын одоо зарлахын өмнөх хойтох гэх мэтчлийн хэлбэлцлүүд нэлээд бий болгодог тийм. За тэгээд энэ дээр юу энийг тогтворжуулах, тогтмол байлгах үүднээс зах зээл үүсгэгчийн журмыг маш яралтай шинжилж бодиттой ажлуудыг хийж гэдэг байдлаар төлөвлөж байгаа. Ингэснээр одоо өдөр тутам арилжаанд орж байгаа жижиглэнгийн хөрөнгө оруулагч байна уу, институционал хөрөнгө оруулагч авах зарах бараа бүтээгдэхүүн нь одоо тоо хэмжээнд байдаг байна гэсэн үг тийм. Одоо өнөөдөр тодорхой үнд цасыг худалдаа авъя гэхэд биелжээ захиалал өгөхөд биелэхгүй байх тохиолдол нь илүү байна тийм. Тэгэхээр энэ маркет мейкерийн функц үндсэн утгаараа ажилласнаар энэ боломжтой бол. За хоёр дахь асуудал бол жаалгаж байгаа үнд цааснуудын чанарыг сайжруулах, тоо төрлийг ойшлуулж диверсификац хийх боломжоор хангах хөрөнгө оруулагчтай. За мэдээж бол одоо хувьцааны арилжаа, бондын арилжаа явагдаж байгаа. За үүн дээр сүүлийн жилүүдэд бол хөрөнгө оруулалт, биелжээр арилжаалагдах одоо хөрөнгө оруулалтын сангуудын арилжаа нэлээд идэвхжиж байна. ETF-ийн ганц нэг юунууд сангууд нэмэгдэхээр бас яригдж байна. За дунд хугацаанд бид нар бол үүсмэл үнд цасны зах зээлийн бүтээгдэхүүнүүдийг нэмэе гэж. Тэгээд одоо арилжаалагдах бүтээгдэхүүнүүдийн тоо хэмжээ олжлосноор одоо биелж идэх сайжирна гэж харж байна тийм. За гурав дахь бидний маш их анхаарах ёстой зүйл бол энэ засаглал тайлагналын асуудлыг нэлээд сайн анхаарч ажиллах хэрэгтэй. Ялангуяа манай хөрөнгийн биелж маань одоо 34% нь олон нийтэд нээлттэй флоут хийж байгаагийн хувьд 10,000 одоо жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьд энэ дээр манлайлж ажиллах шаардлагатай байна. Тэгээд энэ тайлагналын стандартыг бол олон улсын түвшинд дараагийн түвшинд нь гаргах. За бусад одоо биелжээр арилжаалагдж байгаа үнд цас гаргасан компаниуд дээр тайлагналын шаардлагуудыг тавьж хэрэгжүүлэх гэдэг дээр бол нэлээд анхаарна. За үндсэн стратегийн дөрөв дэх чиглэл нь бол энэ системийн болон эрсдлийн удирдлагын асуудал. За үнд цасны манайх бол олон улсад зөвшөөрөгдсөн арилжаа болон сүрвэлэнсийн системтэй ажиллаж байгаа. За бонд тогтмол орлогын бүтээгдэхүүн дээр бид бол дотооддоо хөгжүүлсэн бонд мэн гэдэг арилжааны платформоор ажиллаж байгаа. За уулуурхаан бүтээгдэхүүнийг бол бид Comex гэж бас дотооддоо хөгжүүлсэн энэ арилжааны системээр ажиллаж байгаа тийм. Тэгээд шинэ бүтээгдэхүүнүүд гаргах, за оролцогчдын тоо нэмэгдэх одоо эргэлт нэмэгдэх хэрээр энэ системүүдийн маань ачаалал даах чадвар, эрсдлийг одоо удирдах чадварыг бидэд маш одоо сайн удирдах мониторинг гэж явах ёстой. Шинжилгүүдийг цаг алдалгүй хөрөнгө оруулалтуудыг шийдэж явах шаардлагатай. Тэгэхээр энэ дээр бол одоо ойрын хугацаанд бол дөрвтэй шийдлүүдийг гаргана, хөрөнгө оруулагчдад одоо өшөө олон одоо арилжааны боломжуудыг бий болгоно. За тав дахь нь бол хөрөнгийн биелжис шалтгаалхаасаа илүү одоо бодлого тодорхойлох төвшөнд бол шийдэгдэх энэ асуудал. Гэхдээ хөрөнгийн биелж мэргэжлийн байгууллагын хувьд бол энэ дэр манлайлж одоо оролцсон. Энэ нь бол гадаадын хөрөнгө оруулалтыг татах энэ одоо холболтуудыг хийх одоо давхар бүртгэлийн тухай асуудлуудыг бидэд маш олон жил ярьсан. Зарим нэг биелжүүдтэй бол давхар бүртгэлийн бодит жишээнүүд гараад үр дүнгээ өгөөд явж байгаа. Тэгэхээр одоо энэ биелжүүдийн холболттой биелжүүдийн одоо тоо хэмжээг нэмэгдүүлэх. За хоёрдугаарт түрүүнд өртсөн институционал хөрөнгө оруулагчид буюу мэргэжлийн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын сангууд энэ портфолио менежерүүдийг манай зах зээлд оролцоход нь зөвшөөрлийн хувьд уян хатан болгох. Үнд цасны мэргэжлийн байгууллагууд, брокеринг компаниудад гадны одоо jurisdiction бүртгэлтэй брокеринг байгууллагуудыг манай зах зээл дээр орж ирж ажил үйлчлэгээ явуулах энэ боломжоор технологийн хувьд болон зохицуулалтын хувьд хангаж өгөх гэдэг ийм одоо 5 үндсэн чиглэлээр бидэд бол одоо ирээдүйн 5 жилийнхаа стратегийг харж ажиллаж байгаа.